Монцам агентлаг мэдээлж байна. Энхийг дэмжих ажиллагааны хааны эрэлт 17 дахь олон улсын сургуулийг Улаанбаатар хотноо энэ сарын 14-өөс 28-ны өдрүүдэд болохтой холбогдуулан Монцам агентлагийн мэдээллийн төв зохион байгуулагчид хэвлэлийн баг хурал хийж мэдээлэл өглөө. Монгол улсын зэвсэгт хүчин 4 дахь удаага хааны эрэлт энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулж бөгөөд 35,1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаагаас Молдав, Руанда, Того, Израиль зэрэг 7 улс анх удаага тус олон улсын сургуульд оролцох юм байна. Хааны эрэлт энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг бол уламжлалт ёсоор Америкийн нэгдсэн улсын энэтхэг номхон улаан цэргийн командтай хамтарч зохион байгуулдаг байгаа. Энэ удаа энэтхэг номхон улаан цэргийн командлаас гадна Америкийн нэгдсэн улсын дэлхийн энхийн төлөө хөтөлбөрийн байгууллагын бас хамтран зохион байгуулагч оролцож байгаа. Сургуулийн маань онцлог бол энхийн дэмжих ажиллагааны бүх шатанд ажиллахаар цэргийн албан хаагчдыг бэлтгэдгээр онцлог байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын цэргийн штаб ажиллах ажилтнуудыг бэлтгэж байгаа. Олон улсын цэргийн штаб ажилтнуудыг. За энэ сургалт дадлага маань Шангрила зочд буудалд явагдаж байгаа. За мөн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх баригад батальоны штабын ажилтнуудыг бэлтгэх сургалт дадлага явагдана. За яг чиглэлээр үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчдын практик дадлага хийсэн дадлагуудад чиглэлээр зохион байгуулагддаг. Тэгэхээр манай хааны эрэлт сургуулийн онцлог бол энхийн төлөө ажиллагааны бүх хүрээг хамарсан энэ сургалт дадлагыг олон улсад явуулж чаддгаар юм онцлогтой байгаа. Энэ удаад бид нар нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн штаб ажиллах ажилтнуудын сургуульдаар нэлийн ашиг хөдлөж ажиллаж байна. Энд оролцогч маань нэмэгдсэн Латин Америк, Африк, Европ, Азийн олон орны цэргийн албаагч оролцож байгаа учраас энэ сургууль бол их чухал ажил бодолтой Монголын нэрийн хуудас болсон сургууль болж явагдаж байгаа. Энэхүү сургуулийн нэгдсэн зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй олон үндэстний цэргийн багийнхны хамтран ажиллах ажиллагааг сайжруулахад оршиж байгаа юм. Энэ одоо сургалтанд оролцож байгаа ихэнх орнууд бол аль хэдийн одоо энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж явж байгаа орнууд байгаа. За зарим орнууд бол өөрсдийн одоо туршлага мэдлэгээ сайжруулах гэсэн зорилготой. Зарим нь бол одоо өмнөд Суданд Монголын одоо батальонтой хамтран үүрэг гүйцэтгэдэг орнууд бас байгаа юм дунд. За мөн одоо Монголтой хөрш зэрэгэлдээ одоо харилцаа ажиллагаатай байдаг орнуудын одоо оролцогч нар байгаа. За энэ бол одоо Монголын одоо гадаад харилцааг сайжруулах, цэргүүдийн хоорондын ихтгэлцлийг сайжруулах, за үүрэг гүйцэтгэх үед одоо хамтран зохион байгуулах одоо ажиллагаануудаа илүү чанартайгаар явуулах гэсэн зорилгоодыг агуулж одоо энэ орнуудыг бас өрн оролцуулж байгаа. Дэлхийд энхийг сахиулаад явж байгаа манай цэргийн албан хаагч нар хаан чалан зүгүүд дээр очиход манай хааны эрэлт сургуульд оролцсон цэргийн албан хаагч дандаа тааралддаг. Тэгэхээр бол энэ бол дэлхийн хэмжээний цар хүрээтэй сургууль болсныг харуулж байгаа. Энэгээрээ бол олон улсад Монголыг сурталчилж байгаа, Монголын нэрийг өндөрт гаргаж байгаа ийм сайхан сургууль болж явагдаж байгаа. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитоогоор оролцож, дэлхийн булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн хамтран ажиллагаар нь харж болно. Энэхүү олон улсын сургууль нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсоор байгаа юм. Хааны эрэлт 2019 энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлт 5-7 дахь зэвсэгт хүчний нэгдсэн төвд маргааш 11 цагт эхэлнэ.